За одоо үүсгэсэн Gmail хаягаа ашиглаад блог хэрхэн нээх талаар авч үзье. За үүний тулд блогийн талаарх ойлголттой болёо. Блог гэдэг нь интернет тэмдэглэл гэсэн утгатай англи үгнээс үүсэлтэй. Блог нь мэдээлэл, хувийн, өдрийн тэмдэглэл, мэдээ, дуу, хөгжим, фото, зураг гэх мэт олон төрлийн мэдээллийг интернетэд байрлуулан бүх интернет хэрэглэгчид болон хэсэг бүлэг хүмүүст зориулан бичиж нийтэлдэг веб сайтууд юм а. Хамгийн гол нь энэ веб сайтуудыг ямар нэгэн компьютер мэргэжлийн хүн биш, энгийн хүн хэн ч гэсэн блог түгээгч сайт руу ороод өөрөө маш амархан хийж, ажилуулж, үнгүүгээр ашиглах боломжтой тул та ч гэсэн өөрийн гэсэн веб сайттай болох боломжтой юм а. За блог нээхийн тулд Google-ийн багц програмууд руу орж блогер гэдэг үгэн дээрээ дарнаа. За шинээр блог үүсгэхийн тулд new blog товчлуур дээр даръя. За title хэсэгт нь блогийнхоо үндсэн агуулгыг бичиж өгнө. За жишээлбэл компьютерийн хичээлүүд гэдэг нэртэй блог үүсгэе. Компьютерийн хичээлүүд. За адрес хэсэгт нь адрес хэсэгт нь бид нэр тухайн блогийнхоо хаягийг бичиж өгнө. За жишээлбэл цэцгээ за үүсгэсэн нэрээрээ 555 гэж үүсгээд үзье. За энэ цэцгээ 555 гэдэг хаяг маань давтаж гэнэ үү гэдгийг шалгаад хариу илгээх ёстой. За энэ this blog address available гэсэн байна. За энэ маань нээгдэх боломжтой блог хаяг байна гэсэн байна. За template дотроос блогийнхоо ерөнхий дизайныг сонгож өгөх ёстой. За жишээлбэл picture window гэдэг маань зурган дизайнтай template байна. Dynamic waves гэдэг маань автоматар мэдээлэл нь солигдож өөрчлөгдөж байдаг загвар байгаа. За simple гэдэг маань энгийн загвар. За эндээс simple буюу энгийн загвараа сонгож өгье. За энд маань блогийн үндсэн нэр болон хаяг дээр нь алдаа гарсан байна. За ингээд new блог гэдэг дахин үүсгэе. За энэ дээр listen гэж англиар үүсгэжээ. Блогийнхаа хаягийг цэцгээ сая үүсгэсэн нэрээрээ үүсгэжээ. Боломжтой тул цэцгээ blogspot.com. За simple загвараа сонгоод ингээд цэцгээ 555 гэж өөрчлөх шаардлагатай. Энгийн загвараа сонгоод create blog товчлуур дээр даръя. За энэ блог маань үүссэн байна. Phone number хэсэгт нь утасныхаа дугаарыг оруулж өгье. За энэ утасны дугаарыг оруулж өгөхөөр Google сайтаас Google-ээс залгаж байна. За Google-ээс залгах кодыг сонсоод verification код оруулах ёстой. Phone verification. Remember, you should not share this code with anyone else, and no one from Google will ever ask for this code. Your code is 7967442. Again, your code is 7967442.
За ингээд Google-с 742 гэсэн код ирсэн байна. За энэ verify товчлуур дээр дарж цааш нь үргэлжлүүлье. За ингээд танд listen нэртэй болоог үүссэн байна. Танд амжилт хүсье.